Казаны дэлгүүрт орсон. Тэр дэлгүүрт бол энэ мозаиктай гутал гэдэг бүр алдартай. Монгол гутлаас хийв авсан Монгол гутлын одоо улбаата гэдгийг өөрөө бүр ерөөсөө энэ дээрээ зурагтай юутай хийтэн одоо гаргаад өөрөө энэ талаар одоо яа харахгүй одоо алтан ордны хувцсны нөлөөнд бол одоо гутал бол маш одоо том нөлөөтэй гэдгийг одоо харуулсан. Ийм номыг бол Лили Сатарова өөрөө бичсэн байдгаа. За Лили Сатарова өөрөө одоо музей дээр чивтэрт ярихдаа хэлжсэн гоё чимэгэл бол ерөөсөө тэр алтан ордны хувцсны нөлөөнөөс үлдсэн гэдэг. Коллекция нашего музея отражает. Казаны эмэгтэйчүүдийн хүзүүний зөвсгөл эмэг богжо буговч зэргийн жижиг деталь бүрд дарахны нарийн уруу ухаан буюу филигри шингэсэн байдаг. Энэ уруу ухаан арга техник алтан ордны үеэс эхтэй. Дорны ур хийцийг өөртөө шингээсэн байдгийг алтан ордны улсын үед мэдээж дарахны арга техник дорн дахинд илүү өндөр түвшинд төгссөн байсан бөгөөд тэр үеэс энэ уран хийц бидэнд өвлөгдөн ирсэн гэж хэлж болох юм аа. Чи тэр нөгөө Лили Сатарова гэдэг нь одоо үндэсний тэр түүхийн музейд байж хахад Султан Салиев гэдэг дизайнер залуу дизайнер залуу ирсэн. Тэр чинь чи тэр одоо юу барьсан? бэлэг барьсан ирсэн. Тэр намайг танихгүй шүү дээ. Султан Салиевтай дараа одоо энэ өнгөрсөн онд шүү дээ. Измирт битэр Фс тэр одоо хамт загварынхаа тоглолтыг хамт хийхэд оролцсон. За одоо тэрний тэр хувцс бол тэр одоо яг шавгар оройтой одоо уртлын ингэр нь одоо яг Монгол ингэртэй үүх түүхээ одоо маш сайн мэддэг дизайнер байгаа байхгүй юу. Тэр малганы орой, өндөр орой, урдуураа онгорхоо тэр коллекц нь бол тэр чигээрээ алтан ордын хувцсны нөлөөг харуулсан ийм одоо коллекц байсан.